сайн байцгаана. Өнөөдөр битээр Английн Ливерпул хот руу явж байгаа. Тэгээ яагаад явж байгаа вэ гэхлээр тэнд нэг рок хамтлагийн концерт болох гэж байгаа. Status Quo гэдэг хамтлаг байгаа. За тэр хамтлагийг одоо бараг 80 шахаж байгаа нөхдүүд байгаа гэж бодож байна. За манай нөхөр бүр хүүхдтэйхаасаа үзээд бүр ингээд донтоод бүр маш хүчтэй тийм дэмжигч нь болсон. Тэгээ би яг гэрснийхээ дараа манай хүн баахан нөгөө дуугаал тавиал гэрч машинд ч ерөөсө байнгын тавиадаа надад эхлээл айгүй төвхтэй юм шиг санагдчихсан байхгүй юу. Тэгсэн чинь тэгэл сонсоор байгаа сүулдэ нөгөө хамтлагт нь дуртай болсон байв яг нэг зарим дуунууд нь. Тий одоо тэгээд энэ удаагийн тоглолт магадгүй сүүлэх байж магадгүй гэж бодоод битээр ингээд зорж байгаа. Яа тэгэхээр нэгдүгээр нас өндөр болсон, хоёр тэгэхээр за 4 жилийн өмнө нөгөө Германы Штутгарт хотод тоглолт нь болох гэж. Тэгээд ер нь Пенүч хаана тоглолт болж ин тэрэнд нь ингээл дагаал явж үзчихтэй мэн л та. Тэгээд нөгөө тэр тоглолтыг үзэхгээ би тэд явсан байхгүй юу. Тэгсэн чинь очоод яг юуных нь концерт болох газрын хажууд нь ингээл буудлууд авсан байсан чи амар нийтдээ. Яг та үзэхэд татсан чи нэг цагийн өмнө нэг хамтлагийнх нь юу ханаад ирсэн гэдгээ тоглоог. Тэгээд тэр тоглолтыг үзэж чадаагүй Штутгартыг үзээ тэгээд таарсан. Тэгээ энэ удаа гайг байх гэж бодож байна. Яг Монгол яваад замдаа сүүлийн өдрүүд нь бас кондишны ханаад түрээд тэгээд ирээд бас 5-6 хоног хэвтлээ. Тэгээ одоо өнөөдөр ялцчихгүй явахаас өөр замгүй болж байна. Тэгээ яг аялал маань гайг байгаасаа гэж бодсон. Тэгээ бодлоо 3 гэрээс гараад 3 цаг яваад онгоцны бодлоор ирсэн. Одоо Осло нисэх гэж байна. Тэгээд манай нэг сонир малгай өмсөд байгаа. Энэ нөгөө юу нэ газар тариараа эрхэлдэг хүмүүсийн малгай байхгүй юу. Тэгээд тэднийгээ дэмжиж байгаа гэдэг энэ малгаанаас салахгүй л яваад байна. Тэгээ одоо битээр Ослод очиод 2 цаг хүлээгээд тэгээ Лондон нисэх юм байна. Битээр багажгүй ирсэн. Нэг жижигхэн цүнхэл өрссөн байгаа. Одоо тэгээд Subway-гээр юу явна? Хотын төв ороод тэнцэнээс галт тэргээр Ливерпул руу явах байгаа. Ороо 10 цагийн плэт тавцаа. Тэр явсаар байгаад энэ төв галтэрны бодол дээр ирсэн. Бас нэлээ онгоцны бодлоос нэлээ хоол явд юм байна. Тэгээд одоо нэг хоол олж идэх санаатай. Dan нэг ийм гарден руу орж байна. Цэцэрлэг түрээлээ. Гандэгийн хөшөөшгөл аха. Оя Ганде, Махатма Ганде. Ичэна. Паркт сууж байна. Тэр галтэргээ хүлээгээд сайн хоол идсэн. Жохо ядраад сууж байна. Цэцэрлэг түрүүлэн дотор юм байна. Цэцэг байна. Даник эсрэг утсан. Ийм чулуун юу гэдэг юм бэ? Баримлал гэдэг юм байна. Шөө, дурсгалын юм. Моднууд нэх гоё юм аа. Маш томор. Нэг модл гэдэг. Ямар ч том юм дээ. Галтэргээ үлээж байна. Галтэрнээ суух явж байна. 10 минутын өмнө галтэрэг нь тавигдсан юм байна гэж сонио. Ойлгосонгүй. Hej, som dere ser så det natt her da. Vi på tur til Liverpool fra London med tog. Men toget gikk ikke lenger enn til byen Crewe. Så nå skal vi ta buss den siste biten til Liverpool, cirka 1 time. Men selv om det ikke var så artig, så er vi i godt humør og er optimister fortsatt. Ливерпул дээрсэн. Шинэ 2 цаг болох гэж байна. Автобусаар яваад ирлээ. Тэгээ буучаад одоо буудлын руугаа явж байна. Энэ төв одоо
юу галтарны буудлаа л та. Тэгээд галтар яваагүй тэгээд автобусаар ирлээ. Одоо буудлал руугаа марш. За буудлаа хагаал шүн явж байна. Тэр таврын маш сайхан температуртай байна. Цагаагаар хувьд бол ярилтгүй үнэхээр гоё юм. За John Moore's founder гинэ. За нэг ийм хоёр хүний хөшөөний төв гудамжинд нь бит хоёрын ахав шүний Ливерпул ямар байдгийг үзэх гээд талхаж байгаа. За энэ гудамжны хүмүүс байна. За иймэрхүү буудалд буусан нэг Английн нэг сүлжээ бодол юм шиг байна. Харьцангуй дажгүй орон их зөөлхөн одоо амар хаггаа явахад орон их хардаг болсон байна. За сонхоор нэг иймэрхүү юмнууд харагдчих байна. Одоо бит хоёр юу үзэж байгаа гэвэл Ливерпулийн биш ээ. Битлсийн музей үзэж байгаа. За юм байна да. Буудалд басан. Одоо бит хоёр өглөөний 10 цаг болж байна. Ливерпулээр дамжаад музей үзэх явж байна. Битлсийн музей. За би болохоор Google Map-ыг ашиглах хэсэг. Тэгсэн манай хүн хуучнаараа нөгөө цаасан карт байдаг шүү дээ. Тэрийг ашиглаа яваа гэсэн. Тэгээ юу болох юм байгаа харъя. Сөмрөө орж ирсэн. Ийм сөв байна. Энэ зулыг асаасан. Энэ жил Ливерпул Champions League-ийн авраг болох болтугай гэд. Premier League, Champions League-ийн авраг болтугай гэд зул асаалаа. Төмөө амгалан таван байх болтугай. Маш гоё сүм мөн өглөө 10 цагт бүх юм онгоцсон байт юм байна. За энэ данд өргөцсөн хүмүүсийн нэрс авах шиг байна. Энэ болохоор сүм дотор ингээд амар хөцөн хүмүүсийн нэрс байдаг. Тэр орсны дараа бит хоёр гараад ингээд музей рүүгээ явж байгаа. Тэгээд замд ингэж харагдчих байна. За энэ болохоор ямар том байшин бэ? Сүртэй юм байна. Den eller bestefar. Det var долоо хаан байна. Одоо англич ингээд нэг хүйсийн тэгшэрхийг төрийн далбаатай байгаа. Насаа дээр ингээд мандалсан шиг байх. За читэрчдээ юугаар явж хахад хүлэн зөвшөөрсөн мэдрэгдчихэл байсан л да. Ижил хөөснөр чинь зүгээр л ил цагаандаа гарсан л идэм байлаа. Одоо нэг ийшээ дэлгүүр ороод ирцээ. За энэ Битлс юм бол зүгээр ходволк модволк гэж зүгээр амар их юм байна. Гоё юм байна. Автобус явд юм байна. За энийг авсангүй бит хоёр өөрсдөө хөлөөр яваад үзье гэж бодоод. Энэ Ливерпулийн музей байна. Ja. Sånn. Kjempeinteressant. Нэг юм музей. Байна. Энд Welcome to. Энэ гоё дэлгүүр байна. Боск. Ой,
Ukraine flag. Энийг одоо яаж авчирч оруулсан юм болоо. Энэ шинээр оруулсан тэтгэвтэй гарсан зав байна. Тэгээ энэ музейд нэг олон улсын футболын худалдааны талаар өгүүлсэн бололтой. Тэгээ түүхтэй юм шиг. Тэр чинь нөгөө энэ тентгийн бас хийсэн завны музейгээр үзээ яваад байгаа шүү. Тэр нэг Ситани гэдэг энэ завнаас том усан онгоцноос үлдсэн юм юу вэ? Аврал. Сэнс юм да. Тийм байна. Тэр дэлхийн нэгдүгээр дайны үед за энэ ямар гоё юу харагдаж байна. Орчин үеийн шинжилэл бүх юм харагдаж байна. Одоо би тэр музей рүү гал яваад байна. Морин зориулсан хөшөө Монголд байдгийг мэднэ. Харин энэ Ливерпул хотод энэ морь бол маш их юм хийсэн байгаамаа. Тэгээд эднэрт зориулаад ийм том үцэглэн байт юм байна. Банан нэг гидсэн дээр навчаад ингэж банан ээлвсэг юм болов гэж бодсон. Тэгсэн чинь Альберто гэж байна. Энд чинь ийм нүүд гэдэг юм байна. Олон улсын боолын хөдөлთა байсан тэрний музей гэдэг юм байна. За Мерсейс гэнэ Ливерпул, Битлсийн төгс ийм олон музейнүүд гэдэг юм байна. За би тэр кофего сайнараа ийм гоё хөрхөн шоколадтай идэхэд арай хайрл юм да. Энийг хооч идэн битээр арай том юм байна. Are you for $9? Veldig fint museum. Ja, det er fint, ja. Gjett hvilken sang som min favoritt. Jeg vet ikke. Hva er det? Happiness is a warm gun. Ja, sånn ja. Ийм гоё кофены газар байсан. За музейгээс гараад ирсэн чинь ингээд ийм халуурны мод урагч байгаа жоохон гайхаад байна. Зүтэрхий. За нэг хол идэх гээд exchange flags гэсэн газар л ороод ирлээ. Ja. За энэ дундад Ази.
хоолыг үзсэн. Тэндээ дэлгэцтэй байна. I need you, and I see you, and now I want. За, энэ хүн болохоор ийм юм байна. За, Beatles-ийн менежер байсан хүн. Тэр цаг уучаа. Машин байна. За, Ливерпул үзлээ. За, одоо болохоор 12 болж байна. Ливерпул. Тэгээ бит хоёр одоо Ливерпулийн хамгийн анхны энэ удирдлагын тоглолт эхэлж байгаа. Тэгээ стадионд бол билет олдоогүй маш үнэтэй үед юм байлаа. Бараг 1 сая маяг гэсэн. Тэгээ битээр үзэхгүй өчигдөр концерт үзсэн болохоор одоо энэ яг Ливерпулийн пабын дотор хөлн бөгөөцөх гээд байж хүлээж байна. Тий. Андерсен худалдаа авалт хийж байна. Да, Blair Skål. Skål, skål. Skål, Takk for kampen. en fin tur. Victoria гэд хатааны юу вэ? Ливерпулээс Манчестер авахар явлаа. Явж илээ. Манчестер лугаа. Det som skjedde nå, eller var det står Jeg nesten vet ikke. 2017? Ja. Махатма Гандигийн хөшөөний жижигрүүлсэн хувилбар нь Монголд байдаг байд юм байна л. Яг ийм хөшөө байдаг санагдаад байна. Тэр буудлаа хайгаал явж байна. Манчестер Ситид ирсэн байна. Тэгээ энэ буудал хонсон. Хотын төвөөс нь 30 минут алхах юм байна. Яг 10,000 алхах чинь гэдэг чинь бас өдрийнхөө норон биелүүлж байгаа гэсэн үг. Яг зочдлын хувьд бол харьцангуй дайггүй хоногт 350-аас 400 мянга орчим төгрөг төлж байгаа. Тэгээ бид тэр одоо хөлбөмбөгийн музей үзэхээр явж байна. Sabano. Мөрч байсан. Байна. Хотны жижиг ресторанд орж ирлээ. Нэгтгэх хоол идэж байна. Нэг өргөтөр музей дээр ирлээ. Ийм өндөр баашин байх шигэд. Манчестерийн гудамжинд энэ Дэвид Фибрилятор буюу зүрх зогссон үед
хэрэгэлдэг энэ дефибриллятор маань байна энд. Санын шимнэ. Олон хүнтэй болохоор яалттай үед хэрэглэж байгаа юм байлгүй. Англи цааны газар нэм л идэм байна. Ийм өгч шүү. За битээ өглөө цаг уучаад одоо ингээ онгоцны бодол руу явна. 1016